манай намын онцгой хурал болсон. Энэ анхан болон дуун чатны намын гишүүдийн шаардлагаар болсон онцгой хурал. За дандаа намын гишүүд оролцсон байгаа. Тэгэхээр одоо бол өнөөдөртөө бол бид нар дэд шүүхэд одоо намынхаа дүрм болон шийдвэр онцгой хурлын шийдвэрийн талаар одоо мэдүүлж амжаагүй байна. За мэдээж бид нар одоо редакцийн засвар тийм ээ дэд шүүхэд өгөх одоо материалын шаардлагыг хангаад ажиллаж байна. Одоо утгагүй бол өгөх бах. Онцгой хурлаар үүдээ ерөнхийдөө нийт дэвштэй холбоотой ч юм асуудал юу ярьсан уу? Танахаа намаас нэрх хүмүүсийг ерөнхийдөө нэр дэвшнэг мэдээлэл гарсан шин. За тэр талаар ерөөсөө яригдсан байхгүй. Ерөнхийлөгчд нэр дэвшүүлэх талаар бол ерөөсөө яригдсан байхгүй. За айл ал талдаа байхгүй гэж ойлгож байгаа. Нөгөө талдаа болохоор одоо Батбаатар гэдэг нь одоо бие дэвшгээр бол намаас намайг дэмжсэн гэд яриад явж ах шиг байна. Тийм асуудал яригдсан одоо хурал зөвлөгөө байхгүй. Мэдээж нөгөө нэг хүрээндээ нэг 5% нийлээд бодвол та явчих гэж хэлсэн юм уу тийм болсон байж магадгүй. Иргэний зэрэг нөгөө ном ингэж хуваагдаж байгаа юм бас Жэко Баттай холбоотой ч гэдэг юм шүүмж хардтал яваад штэ. Энд ямар ч хардаад байх юм байхгүй. Энэ ерөөсөө намын одоо цаашдын үйл ажиллагаа тийм ээ нам байх уу байхгүй гэдэг дээр л жирийн гишүүд санаа зовоод ингэж онцгой хурал хийж байгаа болохоос биш. Намын гишүүдэд хуваагаад хоёр талд нь гаргаад талцуулаад нэг нь одоо энэ Батбаатар гэдэг хүнийг дэмжиж байгаа, нөгөөх нь Батболд гэдэг хүнийг дэмжиж байгаа гэдэг юм уу, эсвэл энэ жигүүрийг дэмжиж байна гэдэг ингээд явах бол ямар ч тийм одоо боломжгүй гэх юм уу те ингэж хуваах гэдэг зүйл бол байхгүй.